Nami. Nominas. Nami. Cinder. Namines. Cindersa. Nami. Namиндэр. Сэги. Nami. Cinder. Бидний Notes podcast. Тийм ээ, бидний ноц хэлж байна. Юу яцгаа? Юу ярих вэ? Хоёр талаа нэг алуу болсон бид хоёр. Тэгээд юу 2 цагийн өмнө турш юу илээ? Ажлаа хийлээ, бодгонуудаа зарлаа. Би юу дэлхийн амтлын тоглоом үзсэн юм байна. Тэр хэрэг Сэрс гоё байсан. Дэлхийн амтлын амар амтлын үлээ өстой гоё. Яг өмнө зөндөө сонсч лээсэн л та. Гэхдээ яг лайваар тэгж сонсоогүй. Тэгээд дэлхийн амтлагч амар олон тэр татар матар акапелла янз бүрийн олон амтлыг бүр гаргаж ирсэн юм шүү дээ продюсерлаад. Тийм тэгээд айгу мундаг хөгжимчин хүмүүс үлээ. Би бүр айгу лайсан гэсэн. Тэгээд тэр дуу хөгжим шууд лайв ингээл электро хөгжим таашмаар. Oh my god. I'm loves. I really liked it. No. Nice. Надад CD нээдэг шүү дээ. CD нэгдгөө. Ямар CD тоглоулагч байхгүй. Тэр хийгээд цаяхан дээр нэг юугаар орж исэн юм аа. Daily дээр ороод цомгоо бэлгэлгүй яаж илээд нэгжсэн. Тийм. Би стортай айгу гоё. Чил. Монгол амдаар нь дуулсан. Тэгэл хүмүүс бүр юу би бичлэгээ хийгээгүй шүү дээ. За ингээл өргөжлөл авчи. Sorry залуусаа. За тэгээд камерныхаа бичлэгээр явж байгаа. Одоо яг чихнээсээ. шүү дээ. Тэгээд нөгөө гэл бүр дэлхийн нөгөө юу заал даяараа тэр зайсан хоол дотор байсан. Тэгэл заал даяараа бүгдээрээ гэл ингэж. Тийм, чист гэсэн. Сарны нөгөө нэг дуу байдیں۔ Сар тэр мөрөнтэйгээ 15-nis гэртлэр мөрнийг бүр амар гоё электро болгосон амар гоё байсан. Тэгээ миний дуу хөгжим чанар дээр баг. Электро vibeтэй тий. Электро vibeтай. Тэгээ бүр шинэ space цомгонд бүр үнэн электро байлаа бүр. Тий, гоё эснэ. Монголжуу электро бүр амар гоё. Пенз байна уу? Пенз байгаа штэ тий. Хүмүүс тэгээд пенз авахгүй гэдэг. Төгсгөлт нь ингэсэн заяа. За. Ингээ үүдэнтэй морч зарж байгаа байхгүй юу? Подволк, пенз бүх юм. Санаа авчихар юм байна уу? Санаа авсан тий. Тэгээ заяа. Тэгээ үүднээ тэрнийг зарж байгаа заяа. Тэгээд хамгийн сүүлд тоглолт ингээл дуусаал ингээл хүмүүс тархчихсан. За пянз авсан хүмүүс аашрлаа зогсороо гар үсгээ зурулна шүү. Яа би тэгж чадахгүй хаа. Тэгээ би тэгж бацаахгүй. За окей, ивент хийчлээ. Яг төгсгөлт нь ивент мерч авсан хүмүүс гар үсгээ зурулна. Тэгээд яг мерч аваагүй хүмүүс нь тэгээд явах нь шүү дээ. Мерч авсан хүмүүс нь ингээд шууд гар үсгээ зуруулаад авах нь гэсэн үг байхгүй юу? Тэгээ би яг тэрнийг сонсч байгаа. Зөвхөн мерчн дээр л гар үсэг. Зөвхөн мерчн дээр л. Зөвхөн мөнгө зарцуулсан үнд л. Yes. Тэгээ тийм юм тэгсэн заяа. Тийм болохоор нь би шууд санаа аваад. Чи тэгээ юм авсан юм уу? Би юу ч аваагүй. Юу ч аваагүй тэнт ингээд зогсож авахгүй. Тэнд юм авсан хүмүүс нэг гоё очролцсон тий. Тэгэл би яг чи пенз авчихгүй байсан. Энийг санаа болгох юм байна гэж бодсон. Тэгээд ясуу би пенз авах болохоор дандаа хуучин пенз авахыг боддог байхгүй юу? Аха. Үгүй бол нэг утгагүй санагдаад байдیں۔ Хэрвээ шинэ пенз авах юм бол би зөвхөн Монгол артистуудын пензнуудыг аавна гэж боддог байхгүй юу? Цоглолт хадгалахад гоё юм болов уу гэж бодоод. Тийм шүү дээ. Тэгээ ямар ч одоо Morning Star л байна гэхгүй. Morning Star Монгол хамтлагуудаас өөр юу авлаа? Colors авъя гэдэг амжаагүй, Night Train авъя гэдэг бас амжаагүй. Тэгээ алдчихад. Юу вэ? Соёл эрдэмэрдний гоё шинэ. Соёл эрдэмэрдний пенз нь бол олддгүй маа. Олддгүй мүү? Тийм, CD-н л байгаад тий. Баян Монголын пенз байдیں۔ Тийм үнэтэй. Баян монголч болгоны пенз байдیں۔ Тэгээ сайхан нөгөө нэг морихур жигжид орж өөрийнхөө бас нөгөө пензээ гаргасан байлээ. Тиймэрхүү пенз бол амар хооруулах гэж. Тэр бол айгүй классик бүр яг гоё байх баха. Яа, тийм баа 2 цагийн турш. Өөр чинь би юу хийсэн юм болоо? Би ажиллал хийсэн. Ажиллаа хийсэн. Ажлын багын скриншот явуучих واخ. Бид хоёр өнөөдөр өдрийн цагаар хийж байгаа. Гэрэлтүүлгээр өөр санагч та нарт байгаа. Харин өдрийн цагаар хийсэн чинь. За би юу ч хийсэн юм бэ те. Гэлсэн олигтой юм бол нэг хийгээгүй байна өө. Теннисээ тоглосон юм байна. Чи теннисээ тоглосон уу? Хүүхдүүдэд авч гарсан байна. Пилатеста явсан юм байна. Теннисэндээ явсан юм байна. Би ажиллаа л хийжтэй гэж хэлээ. Өөнийг цасаас орсон шүү дээ нэрээ. Цас орсон. Надад цасны зураг алга. Чам цасны зураг байгаа юм уу?
Тийм энэ гэхдээ хизээ зураг 13 гинэ. April 13 гэж. April 13-ны 9 цагт гинэ. Бид хоёр клипэн тоглосон. Тэр чинь хизээ. Silhouette Tuesday-ийн клип чинь. Тэр чинь айл өмнө шүү. Өөр дээр үед үү. 3 сарын 22 гэж. Юу сарын өмнө юм шүү. Өө чаваас. Бид хоёр клипэн тоглосон. Silhouette Tuesday. Тэр амар фан хөөрхөн клип байсан. Клип гэсэн шүү те. Чи үзсэн үү? Үзсэн хөөрхөн байл. За тэгэл болом шүү дээ. Би нэг рекламын тоглосон. Тэр амар гоёсэн ш нэрээ. Тэр Стефаниаса чи бүр ингээд ууснаа. Яа тэр амар тэнэг байсан. Амар хэцүү байлээ. Тэр усыг аваад уучи гэсэн чи олдохгүй л шүү дээ. Хаандаас уурах юм бэ харин. Би алха CM-д байд юм болов гэд харсан. Арай худалдаанд гарч эхлэх байгаа юм болов. Тэр амар олон хүмүүс рекламд болсон байсан шүү дээ. Харин тий. Тэгж байгаа л бум гэл дэлгүүрүүд дээр гарах юм аа. Нэг юм жоохон давстай ч юм шиг, чихртэй ч юм шиг спорт туснууд байдаг шүү дээ. Тийм. Ийм ахс юм гэхгүй. Тэгээд тийм бас байлээ. Тэгээд дотроо витаминтай. Ядарч явах үедээ уух юм гэсэн шүү дээ. Тийм байна тийм. Би өчтөр нөгөө нэг стилист охиноор би нэг стилист охиндоо танилцсан. Би бас нэг юм тоглосон юм аа. Гэтэ тэр маань гарааг байгаа л та. За би айгу ичиж байгаа яг. Тийм үү? Яана нэрээ ёо. Юуныхи нууц кино. За. Кино юм уу? За бараг л клип юм уу, кино юм уу, баримт кино юм уу, богино хэмжээний кино юм уу? Богино хэмжээний кино. Скрипттэй юм уу? Тийм. Яа. Тэгээд ер нь бол нэг тийм тоглосон юм аа. Тэгээд тэрэн дээр нэг стилист охинтой танилцаад. Тэгээд бас манай подкастыг амар хүүхэн сонсдог хэмээлээ. Тэгээд тэр охинтой өч дээр ярилцж байгаа бит хоёр бахан. Миний хувцснуудыг гоё яагаад би бүр хувцаа бүр яага мэдгүй бүр амар хэцүүсэн. Ингээ нэг гоё өмсч. Одоо ингээ намайг хардаа би одоо ингээ ийм юмтай явж байгаа. За зүгээр л шүү дээ. Гэхдээ зүгээр ингээ нэг гоё ингээ леердэж мэрдэд ингээ өмсмөр нь шүү дээ. Ерөөсөө тэгдэггүй заа ингээл харагчаал за энийг өмсчихээл ингээл өмсчдэг. Яг үндэ тэрнийг би ингээ аягүй гоё өмсдөггүй байгаа байхгүй юу. Тэгээ өчтөр манад ирээд бит хоёр миний хувцснуудыг харж байгаа бүтэнгийн ингээ гоё юу яаж магаа заа юу. Яг ингэж өмсөх гоё юм байна. Ингийн байна гэл тээ. Бүгднийг тэгэж үзээд. Чи одоо ихтэй яг ингэж явж чадах уу гадуур? Чи би энийг болж чадсан заяа. Энэ минь аягүй хүрх маахгүй. Джинсэн дээр ингээ палаж малаж өмсөөл те. Is this you? This is me. Энэ librarian те. Нэг librarian гэх юм уу нэг юм Носфератугийн нэг юм хүүхэн ч юм уу те. Дракулагийн хүүхэн ч юм уу те. I can be this. Би хизээ чинь юу хийж харж байгаагүй юм. Яа. Чи өмсдөг юм уу? Яа, харин тийм өмсдөггүй байгаа хгүй. Тэгээд хамаг энэ өмсдөггүй бахан хувцснуудаа ингэж гоё гаргаж ирж ингэж өмсөх юм байна. Тийж өмсөх юм байна. Тий одоо энэ платочик одоо тий энэ алчуур гоё ингийн байна гэж бахан юм яагаад. За чи тэгээд тэрүүгээр өмсөхгүй байсан юм би өнөөдөр. Харин өнөөдөр амар яарад шууд тенсэд арчаа шууд хүүхдээ аваад гараад ирсэн. Тэгээ явж ин маргааш арай гайгүй хувцлах баха. Тийм тэгсэн тэгээд хүрээ хүүхнүүд гэдэг инстаграмтай. Тэгээд тэрэн дээр шууд холбогдоод цаг маг аваад гоё ингээд тэгж юм лээ. Үйлчлэгээ авч болно. Тийм. Ко. Тэгээ надад яг энэ хувцас чинь ер нь тохирохгүй юм байна. Энэ хувцаа ер нь л наадах чинь хай хайчих юм байна, явуулчих юм байна гэл. Тэгээд тэр хүний юмудаа авсан. Яа. Одоо надад дахиад 2 сешн байгаа. Вау, тийм үү? Тийм. 2 дахь сешн дээр юу хийх юм? Тий, another styling, another looks тий. Тэгээ дахиад нэг гоё shopping гоё хамт хийх гоё тийм бас session бас байгаа юм лээ. Вау. Өөрснийн гэсэн бас хөөрхөн. Амар хөөрхөн байгаа штэ. Тэгээд гоё өөрснийн гэсэн үн мөнтэй. Шим чак гэд уурах юм. Наад дотор ч нь уу? Чихвч авах уу? Нэг хөвчний харин нэг чеклчээ. Ерөөсө тгийг болохоор чамаа дахин гүйлгээд чи нэгээр навчраад байх юм. Зэ. Натаа үстэй. Чак гэдэг нь юу? Юунаас чак гэдэг? Чеклж байгаа. Ой. Хөл багтдаг шээ. Хүүе, сандлаа уулаач юу? Уулцсан уу? What? Very thick. Крак гэдэг уурсан тий. За, окей. Яа, тийм байна. Бүр ам алчлаа. Ой. Нэг. За. Миний өвдөг гайг болцсон юм уу?
Энэ гайгүй ер нь гайгүй болцсон байна тий. Улаацсан л харагдчих. Улаацсан л харагдаж байна. Тийм гэхдээ өвдөг гэсэн амар нүдтэйсэн шүү дээ. Сая хагасаа бүтээсэн юм байж байгаа амар эсэн. Одоо өнөөдөр арай гайгүй. Чиний нүдэн дээр өвдөг гарцсан, миний уруулан дээр хомхоод олаацсан. Хавар is хаваржихинг. Хавар is хаваринг. Тий. За тэгээд шүү бит хоёр юу ярих гэлээ. Нөгөө ивентээ ер нь нэг ярья. Ярьж уу. Тэгээ. Ивент мэдж байгаа үстэй. Мэдж байгаа л да. Тэгээ манай эдийн комментуудыг нь харахаар бас чат мат ирэхээр те 6 сарын сүүлээр Монголд байхгүй гэдэг байгаа байхгүй те. Тэгээ 7 сар гэхээр 7 сарын 3 4 5 чинь 5 6 play time байгаа те. Тэрнээ давхцаж юугаар давхцах болохгүй. Тэгэхээр тэрний дараагийн 7 хоног наадам. Тэгээ тэрний дараагийн 7 хоног ер нь хүмүүс хөдөө явчихна те. Тийм. Би явахгүй гэхдээ хүмүүс явцдаг. Цэндэр угаасаа. Би угаасаа бас явчихна. Тийм. Тэгээ 8 сар болчих. Тэгээ 8 сар болчих жоохгүй. 8 сарын 1-нд та нар Монголд байх уу? 8 сарын 1-нд та нар байна гэвэл окей. Тийм. Тэгээ ингээ пол үсгчээ. Угаасаа 7 сард бол худлаа. 7 сард угаасаа худлаа. Ямар ч 6 сарын сүүл гэхээр бас арай тулгамдаад байх шиг байна. Бас тэгээ дээрэс нь хүмүүс бас ирээгүй. Тэгээ бит хоёр бас юм бэлдэх юм амар их болцоод байгаа. Тийм яг амжуулыг гэвэл амжуулж болно. Амжуулыг гэх юм бол амжуулчихна. Тэгэхдээ яг play time-ийн өмнөхөн болох гэдэг байгаа байхгүй юу? Өмнөх 7 хоногт нь л гэсэн үг. Тийм. Тэр хэр зохимжтой вэ? Яа, тэр зохимжтой вэ гэдгийг та нараас асууя. Одоо ингээ харахаар чин мантаар нь харахаар Мэй за 5 сард угаасаа худлаа. 6 сарын хамгийн сүүлийн хагас бүтэн сэн чинь 27 28 байж болж байна. Тэгэхэд ирчих байлгүй дээ. 27 28 окей. Тэгээ яг дараагийн 7 хоног нь play time байхгүй. Тэгэхээр хүмүүс яг өмнөх 7 хоногт мөнгө өрөх сонирхол байна уу? Байна уу та нарт? Мерч авах юм уу өмнөх 7 хоногт нь? Тийм. Тэгээд юу хэлчихлээ би? Юу хэлчихсэн? Тийм, Playtime дээр нэрээ бит хоёр бас байгаа. Тийм, Lavian Rose билүү? Lavian Rose дээр уламжлалт Lavian Rose дээр бит хоёр wine and canvas хийнэ. Тэр нь шин подкаст хийхгүй гэсэн үг. Гэчихэд. Тийм, тэгээд яг 6 ярина юм ярих л ах л та. Тийм. Чимээгүй зураад авах л ах л та гэж. За бүгд тэр 6 зурцгаая. Чимээгүй байгаараа манайхаа. Silent driving drawing. Тэгвэл гоё юм шүү. Бүгдэнд нь чихвч зүлгээд тэгэл чихэн дээр нэм ярьдаг. Хүч нэг тийм юу байсан шүү дээ. Яг тийм listening юунууд байдаг те Lavian Rose дээр бага чихвчүүд зүүчээд пин сонсоод байдаг ч үлээ нэг тийм болчихсон те. Silent party ч үлээ нэг тийм болоод байсан шүү дээ. Бүгд чихвчтэй чихвчээ авангуу чимээгүй яждаг. Тэрэн шиг заяа. Тэ шууд бид хоёр чихэн дээр нь подкаст хийнэ. Хүн болгоны чихэн дээр маш өстой гоё юм. Зурчин гоё байна гэл. Үнэхэр гоё зурч байна. Бүгд тэгж л. Тийм үнэхэр гоё юм. Энийг самартчоо. Инэрл рүү уламжлалын инэрл маань баг энийг сонсох гэж найдаж байна. Тийм. Тийм ивэл жоохон фан л. Гэтэ жоохон хэцүүлэх л та тэр олон чихвч дээрээс нь тэр чихвчнүүд рүүгээ. Lavian Rose дээр байдаг санагдаад байна. Яг тийм болт юм. Ямар ч тийм парти болдیں۔ Хөгжим тавьжуулж байгаа юм чинь микрофон тавиад тэрийгээ дамжуул болох байх. Мэдхгүй яаж ажилладаг юм бол сайн мэдгүй. Bluetooth чихвч юм болов тий? Bluetooth чихвч. Гэтэ тэрэн лүүгээ бүгднийг яаж холбох вэ? Бүгдэнд рүү нарийн яаж ярих вэ гэдгийг санаа байна тий. Бүгдэнд рүү яаж ярихын тулд хоёлаа тий нэг юм ганц юмнаас л тэр бүх юм маань тижэл авах нь гэсэн үг шүү дээ тий. Окей. За ямар ч юм идея байгаа юм байна. Инэрэлт. Тэгэхдээ зүгээр гоё хэдүүлээ hang out хийгээд гоё яаж болно шүү дээ. Could be the last time. Yes, this could be the last time. Play time дээр дараа жил мэл одоо. Тэгээ нөө подкастгүй болчихоор хүн өөрийнхөө болчих байлгүй дээ. Тийм. Тэгээ дараа жил мэл одоо болох байлгүй дээ. Тийм. Хоёул ингэ өрөхгүй. Юу гэж өрөх вэ? Энэ хоёр юу хийдэг гэж өргөж байгаа. Яа. Мартцсан. Бүгд мартцсан тий. Хүдээс. Who the fuck? За. Окей. Тийм байна. Ямар ч гэсэн бэлтгэл ажил том юм хийх гээд томовтор юм хийх гээд үзэж байгаа. Тэгээд амар гоё болохыг хичээнэ. Нэг мартагдашгүй нэгэн оройг бидэнтэй цуг хамтдаа 300 дахь дугаараа телевизээр юм реклам явуулчихлаа яах вэ?
Амар фан. Яа тэгвэл бүр амар фан яхаа. Подкастынхаа эхлэл болгонд нэг юм шторк байвал бас гоё юм тий. 8 сарын 1-нд бидний нууцын 300 дахь дугаар. Нэг юм тоглолтын рекламнууд байдаг шүү дээ, жоохон фаны юм шиг. Тий нэг юм нэг яг нөгөөний ах ярьдаг уу? Нөгөө нэг ах ярьдаг. Нөгөөний ах ярьдаг тий. Монголын хоолой ах. Монголын хоолой ах. 5 дугаар 8 дугаар сарын 1-ний 2 хүн удаа гэж үг. 8 дугаар сарын 1-ний ганцхан удаа бидний нууц подкаст. Тэр нэг 300 дахь дугаар. 2000 онд од байсан хамтлагууд иргэн ирдэг шүү дээ. Тэрний реклам шиг нэг юм амар чив санагдаад. Тэгээ амар ироник тийм фаны юм хийнгүүтээ тэрийг телевизээр цацаад бүр амар нийттэй юм. Тэр нь бүр амар serious. Тэгэнгүүт реклам үзэж байгаа юм ихэнх нь мэдэхгүй шүү дээ. What the fuck? Телевизээр би ер нь ихэнх нь тэгэл хөгшөөмөстэй жоо. Юу вэ? Явж ашиггүй дээ бүр хоёул. Тий ашиггүй. It's gonna be very funny. Тий, тэгэл амар нийттэй л. Яа. Тэгэж бас байж болж юм. Digital гэж тэгж байгаа юм шиг. Something's brewing. Blindfold. Silhouette Tuesday. DJ Sender. Арихны эффект нэг тийм нэг та нар төсөөлөгч нь яг жоохон кринжи ирмэг дээр. Аха. Төсөөлөгч. Тийм реклам болох хэрэгтэй юм байна. За тийм ээ. Биний нууц подкаст. За надаас бүр хүмүүс ажиллаа нэхэд. Яна за явъя за. За явъя. За газ 10 минут хийчихэд дээ. За. 10 минут газ юмдаа хариулчих юм уу? Юм хариулцсан юм да? Хариулах хэрэгтэй нь уцаа оруулах хэрэгтэй. Яг файлууд явуулах хэрэгтэй болохоор яг шиг нэг хүмүүсээ явж байгаа л. За шууд цагтл унших уу? Эсвэл өөр сонь сайхан ярмаар байна уу? Өнөөдөр цагтлаа унших цаг хийдэл. Уншиж. I can't wait. Унших төв цагтл гэж. За ямар гэр бүлийн асуудлууд өмнө уншсан шүү дээ. Уншсан. Одоо хоёулаа секс бэлгийн амьдрал эсвэл миний бичмээр байгаа сэдв алга байж болж байна. Аль нэг нь уншуу яах вэ? За тэгье. За эхлээд миний бичмээр байгаа сэдв алга гэдгийг хоёулаа дараалаад 2 захиа уншчих. За тэгье. Тэгээ тэрний дараа нөгөөтгөө уншчих. Энэ хин бэ? Энэ миний юм явж ах юм. Юу вэ? Энийг устгах чи. Үгүй чи өөрийнхөө юу л ороогүй. All cloud руу гарсан шүү дээ. Бидний ноцлогоор. Одоо наа. Гэхдээ саяных ер нь угаасаа хэрэггүй устгахчлаа. За. Outside noise ер нь сонсогдож байна. Яг одоо энэ аптек тэр хүмүүс амар их авдаг байхгүй. Гайгүй. Зүгээр нэ. Бүр цаана. Окей. За миний бичмээр байгаа сэдв алга. Пика гинэ. Би уншчих. Тэг. За би сайн байцгаана уу? Би их удаан бодож байж захиа бичиж байна. Одоо бичиж байгаа зүйл маань танд сонь сонсож магадгүй. Би шороо идэх хүсэлтэй бөгөөд заримдаа бүр идчихдэг. Түүнчлэн энэ мэдрэмжийг бүх хүн л мэдэрдэг байх гэж боддог байсан. Гэтэл тийм биш юм байна лээ. Судлаад үзтэл энэ нь өвчин болж таарсан. Үнэхээр аимшигтай санагдсан. Жишээ нь би төмс арилгаж байхдаа гадаах шороог нь бүгдийг долоочмоор санагддаг. Вау. Цэцгээ усалж байхдаа шороноос нь хамаагүй идчихмээр санагддаг. Харин бороо орох үед жинхэнэ утгаараа энэ өвчин хөдөлдөг. Шорооны үнэр хаасайгүй тархаж газар суугаад дэлхийн бүх шороог идчихмээр санагддаг. Ийм мэдрэмж өвчин гэж мэдээд үнэхээр шоконд орсон. Тэгээ би ээжтэй хэлсэн. Би шороо идэх хүсэлтэй байдаг гэдгээ үнээр нь хэллээ. Гэтэл өмнө нь ээжтэй хэлэхэд намайг тоглоом хийж байна гэж боддог байсан юм лээ. Харин энэ удаа ээж минь намайг ихэд санаа зовн хүлээн авсан. Магадгүй тэр анх удаа надтай юм их санаа зовж ярилцсан баг. Тэгээд бид эмчит очиж үзүүлэхээр шийдсэн. Энэ өвчний нэрийг Пика гэдэг юм байна. PICA буюу Пика гэдэг юм байна. Хэрв надтай адилхан мэдрэмжтэй хүн байвал эмчит хандаарай. Энэ нь илүү хүндэрч эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг юм байна. Вау. Сони энэ ямар сони? Чи ямар нэг мэд хүсэлтэй байдгүй? Би яг энэ шохоо мохоо гэдэг ч юм уу. Бодог модог үнэрлэх. Any kind of weird stuff about you. Яг тийм юу generally иддэггүй юм идэх хүсэл бол байхгүй юм шиг байна. Яг шууд санаанд орж байгаа юм. Хайрцаг марцаг идэх хүсэл байдгүй юу гэж. Card box идэж мэдээш. Би нэг хүний нэвтрүүлэг юуны нэвтрүүлгийн дээр үлээ. Матрас иддэг хүн, матрасны порлон иддэг хүн. Нэг тухай үзсэн шүү дээ. Вау.
That's scary. Амар байгаа. Тэр чинь ерөөсөө шингэхгүй шүү дээ. Пластик гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр яасан гэлээ, яадаг гэлээ. Буцаа гарчдаг ч гэлээ, яадаг ч гэлээ. I don't remember. Гэтэ амар weird юм байсан. Амар weird юм. Манай хүү бас ингэж юм амд. Гэтэ шороо идэх хүсэлтэй хүмүүс тийм амар ховор бас биш баха. Би сонсч байсан юм байна. Өөр нэг хүний талаар. Тэгээ шороо тэр ямар эрдсийн дутагдал ах байдаг гэлүү. Тэгээ би бас өршлүүлээд уншихаа шийдээд Пикагийн тухай юу? Тийм. Оо вау. За. Тэгсэн чинь non-food item буюу хоол биш бүтээгдэхүүнийг идэхийг crave хийхийг одоо идэхийг хүсхийг нийтээр нь пика гэдэг юм байна. Тэрэн дотор нь шороо, мөс. Би мөс идэх дуртай шүү. Тэгтээ эн чинь non-food item юм уу? Зүгээр хөлтөөс ус үстэй. Хөлтөөсөн одоо гадаа байгаа мөсийг чи идэх үү? Гадааг бол нөө гэрийнхаа мөсийг. За, цаасд байна уу дотор? Paint chips гэж шүү дээ. Одоо ингэж хуларцсан нөгөө Oh my god. Тэг ус гэж юм. Ус бол за at least 1 month гинэ. Нэг сарын турш үргэлжсэн байх юм бол энийг пика тооцох юм байна. Тэрнээс биш randomly хаяа нэг 70 санагдах биш юм шиг байна. Чи хүүхдээ оншлаад байна уу ёо? Манай хүн амар янз бүр мэддэг бүр. Гэтэ тэр чинь жоохон хөрч чинь зүгээр ингээд амийнхаа мэдрэмжийг 6 years old. Тэгэхээр захгүй 2 3 мөрөвтэйсэн бол яах вэ? 6 настай гэхэд бас арай л их юм амнаа гэдээ хамарсан даа. Тийм үү. Interesting. Үзүүл ямар эмчтэр ихтэй үзүүлэх хэрэгтэй юм бэ? Энийг одоо яг категоричлах юм бол ямар категори руу очих юм бол хүүхд бол хүүхдийн эмчлүү maybe тий. Тийм. Марсан дэрэн гараагүй юм чинь яах юм? Докторийн эмч. Common causes гинэ. Юунаас болд юм бэ гэсэн чинь nutritional deficiencies, эрдэсийн дутагдал. Ихэнхдээ гэтээ энэ бол шууд онш биш шүү. Энэ бол зүгээр Google те. Ихэнхдээ төмөр дутагдах, зинк чинь юу лээ? Цайр дутагдах. Үед ингээд биеийн өөрөө ингээд компенсейт хийх гээд нэгтгэл юм байна л та. Эсвэл гормон өөрчлөгдсөн байж болно гэж байна. Pregnancy-ийн үеэр бас нэг сонь юм идмээр санагддаг. Тэр нь тийм байж болох юм байна. Эсвэл autism spectrum-д байдаг хүмүүс бас God, that's scary. Тийм байж боломжтой юм байна. Эсвэл mental health гинэ сэтгцийн эрүүл мэндийн талаасаа байж болно. Өндөр стресс, скизофрения, OCD-тэй тохиолдолд бас заримдаа ингэж илэрдэг юм байна. Эсвэл зүгээр шороо мороо идэх нь зарим кулчурт төлөв зөвшөөрөгддөг гинэ. Эсвэл зүгээрээ гэж штэ. Ёо, damn. Pica is common in young children гэж штэ. Би зүгээр одоо эхний ээлжинд цайр авъя. Тэгээд эхний ээлж чинь зүгээр эрдсийн шинжилгээ өгөх юм шүү. Эрдсийг нь яагаад шинжилүүлээл тэгээ ямар ч гэсэн яах хэрэгтэй байна. Тэгтээ сонирхолтой л юм байна. Very interesting. Яг би шороо бол хөдөөний шороо мороо бол зүгээр л ах гэж бодож байна. Амар хүн алчих зүйл. Хотын шороочтэй. Хотын шороо бол амар хаа. Хотын шороо бол өвөж магадгүй токсик. Яа. Тэ сонирхолтой захиан баярлалаа. Нарийн нандин юм хуваалцсан баярлалаа. За, зүрх шархлуулсан celebrity crush. За. Сайн уу хөөрхөн шуухаанууд болон подкастын crew нартай энэ өдрийн мэндийг хүргье. Миний дандаа дууг нь сонсдог нэг celebrity crushтай. За, Монгол юм уу? Justin Bieber юм уу? За, окей. Монголд юм байна. Гэтэл нэг өдөр нөгөөх маань Монголд crew-тэйгээ хамт ирээд гадаад юм байна. Тэгсэн би орчуулгыг нь хийх багт ажиллахаар боллоо. Би Before Sunrise гэдэг кинонд их дуртай. Same. Тэгсэн азар нөгөө celebrity crush хоёулахнаа үлдэх боломж гараад. What? Бид хоёр үзэл бодол нийлээд хамт юм яриад нэгэн рүүгээ хайрын харцаар ширтээд нөгөөх маань хөөрхөн юм яриад би татаж явнаа. Хөдөлгцөө сууж мууцсан яах гэж байгаа гинэ. Тэгсэн би гинэд хэдэн сарын өмнө TikTok дээр viral болоод байсан өөрийнх нь орооцолдож байсан драмаг санаад. За, TikTok-оор драмаг нь ярьдаг бүр тийм од хүн юм уу? What? Ямар хүн бэ? Бид хоёр нэгэндээ таалагдаж болохгүй гэж жоохон хөндөй зан гаргаад тэгсэн нөгөөх маань би чам татагдаад байгаа юм шиг байна. Хамт явъя гэд гуйгаад би бодол болж гунилж суугаад тэгсэн гинэд crew нь амар хөөрхөн октоо тавьчихсан. Менежер нь
орчуулга хийж өгсөнд баярлалаа. Одоо чи явж болно гэд. Одоо чи зайл. Бид хоёр нэгэн рүүгээ нэг том хараад байж байсан чинь нэг амар хөөрхөн ох ирээд нөгөөхий чинь хамт явъя гэсэн чинь би гинэд за би явлаа. Та хэд сайн яваарай гэд хойш алгасан чинь нөгөөдөг чинь нөгөө охноос сугдаал явлаа. Би араас нь гуниг дүүрэн хараастай бүр нулимс хийлгэн ч гэсэн. Өмнө нь адил мэдрэмж авч байсан болохоор зүрх урагдах шиг мэдрэмж төрөөд л. Тэгсэн нөгөөх маань байн эргэж хараад кино. Тэгсэн гарт минь нэг бандана тэр дуучныг мэдэх бол дандаа толгоондоо юм зүдгийч бас мэтгэл байх. Солонгос юм бол солонгос юм шиг байна те. Тэян юм уу гэж. За. Тэгээд яасан бэ гэж юу мэдэхгүй Central C-гээс асуу. Central C гэдэг нэг дуучин байдаг штэ. Мэдэхгүй. Central амир бүүмэр. Central телевизээс би тэгээд сэржигсэн гинэ. Тийм баха биш дундаас нь энэ ер нь ходроо авчлаа шиг жодсон юм ба. Би UK-ийн rapper Central C дуртай. Бараг л өдөр бүр дууг нь сонсдог. Миний celebrity crush ambassador TikTok-ийн драман Central C, Ice Spice, GF-ийн ex-girlfriend-ийн дунд болсон драма шүү. Гэтэл зүудэндээш болов celebrity crush-тайгаа уулзаж delusion дэх сайхан л байлаа. Гэхдээ би хамт UK явчихгүй дээ. Бодвол зардал дээр даах байсан байлгүй дээ. Уурсан шоухануудаа баярлаа. Ямар British rapper 27 настай 98 оных гинэ. Тэ наача амар алдартай баха. Би зөндөө сонсч байсан. Тэ дуугаа сонсчаагүй. 6 сарын 4-нд төрсэн буюу Gemini. Shepherd's Bush London их гинэ. Лондон Doja гэдэг дуутай Sprinter. Дууг нь хэл сонсох уу? Яг царай л нөгөө хин эднэрийн тайп юм биш үү? Чи нэг юу шеэрлээд идэв штэ. Нэг инэтхэг англи охин нэрийн сандгүй. Pink Panthers тийм. Тэр team generation-ийнх юм шүү. Yeah, he's cute. За top song-ийн сонсъё. Sprinter гэдэг дуу байна. Тийм. That's English. That's English English. accent. Yeah. За энэ чинь Central C юм уу тий? Энэ дууг нь бол зөндөө сонсч ирсэн юм байна уу? Яг Central C гэж бол мэдээгүй юм байна. Nice, thank you. Гоё артист болж мэдлээ. Yeah, very handsome. Central телевиз. Юм бүр ингээд нэг бүтэн захианы хэрэгэл болчихвол фаны л захиа байна тий. Манай ажлаа ирэх гэж. Ажиллаж чаддаг. Child labor. Child labor. За, okay, thank you. Зүрх шаардлагалсан celebrity crush. Okay, дараагийн захиа. Гэр бүлийн уламжлал гинэ. Тодорхой нэгэн үйлдэл болоод зуршил ялангуяа гэр бүлийн уламжлал хин нэгний хүнтэй холбоотой байх нь цөөнгүй. Өвөө эмээ маань цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэгч 5 хүүхдүүдтэй бага наснаас нь шинэ жилийг хамгийн сүртэй бас хөвгөлтэй байдлаар тэмдэглэж өгдөг байж намайг ухаан орох үед энэ бүр гэр бүлийн мини цагаан сар шиг болчихсон. 12 сарын сүүлээс эхлээд 1 сарын 2-3 хүртэл нагцын талын айлуудаар зочилж энэ уншсан цагаан юм шиг санагдах юм. Бэлэг аваад л вэйлүүдтэйгээ тоглоод чухам миний хамгийн туртай баяр шинэ жил байлаа. Ээж маань айлын том охин, дээрээс нь single mom. Би айлын ганц охин учраас надад үеэлүүдэл минь ханиулдаг. Эмээ өвөгийн том зээ гэдэг би чим ихэнхдээ тэдэндээ их томоо. Тэр гой баярын өдрөө сэтгэл шингэж бэлддэг бэлгнүүд энэ жил Йолк дээр хідэн төрөө цуглах болоо гэсэн хүлээлт миний бага насны хамгийн нандин дурсамж юм. Өвөө эмээ минь хүүхдүүдийнхээрээ зочлохдоо их л хангална. Өвөө бол байнга цав цагаас ороож уншсан захиан. Хамгийн гой зингээгаа зүүж явна. Тэгээд бидний зургийг дарна. Томчууд муушиг тоглоно, хүүхдүүд шуугилдана. Гэхдээ ориглон дарснаас өөр согтруулах ундаа манад байхгүй. Бидний гэр бүлд жил ирэх тусам амьдралууд нь дээшлээд бэлгэнд авдаг мөнгөний хэмжээ ихсэн ч жилд хамтдаа цугларах нь зөөр. Тэр тиймч ажилдаа энэ ч иймч ажилдаа манайхын жил оруулж чадахгүй нь ийм тийм аял гэдэл.
Харин ээж бит хоёр бол дандаа хүний тоогоор нь бэлэг бэлдээд хамгийн гоё ширээгээ засаад хүлээж авна. 2019 оны шинэ жилээр уламжлалт ёсоор манайх хүлээн авалтаа хийлээ. Гэхдээ тэр жил арай өөр. Өвөө минь харваад сумгаа болчихсон. Дандаа гангалтай өвөө минь цэмбитлээ үсээ самнасан ч нэг муухан биеийн тамирын хувцастай ясаар болтлоо турчсан биетэй. 0 орохдоо шалан дээр ширсээ асгасан чинь ээж загнуулаад хайгаа суугдаа суучихсан. Тэр дүр зургийг би огт мартдаггүй юм. Ээж өвөөг загнаад л ах ич нар аав одоо улам марчаагүй болоод байх юм аа. Өчнөө төрөгдүүлж имчилгээнд явуулаад байхад салхуураа тасгалаа хийхгүй байсаар байгаа сумгаа болчихлоо. Ястай нэрэ гэд өглээд л өвөө минь их сонин харснаа яваа дахиад уйлах гадах юм. Дуугаа би тэр үед өвөөгөө өмөрч үг хэлмээр байвч холоон дээр юм зангираад үг гараагүй юм. Тэгээд л шинэ жилийн баяр дургу болчихсон. 20 оны буюу 1 жилийн дараа өвөө минь бүр муудсан 31-нд хамтаа оргилуун нараас будуулна гэд ээж бит хоёр өвөөгийн точлоо. Цаг 23:59 болж байхад өвөө орноосоо мөлхөө том өрөөрөө орж ирж байсан юм. Зургатаар ерөнхийлөгч гараад ирэхээр нь цаг эцүүдлээ өвөө би буудууллаа шүү гэдээ орилсон чинь өвөө тэгдэг гэсэн юм. Тэгээд миний буудуулсан ч гэж юу байх вэ? Ширээгээр дүүрэн асгаад ээж уурлаад өвөө эмээ намайг өмөөрөөд оныг бид хэрүүлдээл гаргасан. Ээж тэгсэн сүултээ өвөөг загнаад эхэлсэн. Усанд оруулаад өгч байхад дахиад л халтар болчихсон байна. Арчаагүй гэдэл би бүр аюу хуулаад байрны гадаа гараад машиндаа суучгаад миний өвөөгийн сүүлийн шинжилч юм болов бити загнаад бай гэд үлж байсан сандаг. Яа, тэр жил үнэхээр өвөөгийн минь сүүлийн шинжил байсан. 2 сарын дараа хайртай өвөөгөө бид алдсан да. Өвөөгийнхэн сүүлийн ойрлон дарсыг өөрөөр нь будаалаг үдэг их гимшиж үйлж билээ. Энэ жил би хөөрхөн хүүтэй болсон гэрийнхэн бүгд л өвөөгийн сүнс гэдэг юм. Гадаадад нөхөр хүүхдтэй гурвалхнаа он гаргах гэж байсан чинь ээж ирсэн. Дөрвөлөө сайхан он гаргана гэдэл байж байна. Нэрээ манай гэрийнхэн тэгж нэг хэр орд гоё уламжлаа бүр болсон. Угаасаа би болон үеэлүүд мань дэлхийгээр нэг тараа баярлуулах хүүхдүүч цөөрсөн. Бүгдийг нь цуглуулд байсан өвөө минь бурхан болсон. Маргааш шинжил болно гэд хүүдээ нөхөртөө ээжтэй бэлэг боож байх зураа сайхан өвөөгөө хачныг санаад энцгээ бичлээ юу. Яа, өвөө эмээ нар ч ачсэдээ заяас амьд бурхад байдаг шүү. Өмөрч хамгаалуулж хайрлуулж өссөн бол өглөгт нь өргөө дэмдэг байгаараа гэж хэлээ да. Энэ хороод хичнээн олон орны шинжил үзсэн ч тантай өнгөрүүлсэн шинжил хамгийн гадаасан гоё билээ. Нааж байгаа сонсож байгаа хүмүүсийн сэндэр инээгээгүй шүү. Уйлах гад уйлалтаа инээ дээр хасах юм нэмэх гээл тэнцүүлж байна. Би бас уншсан шүү дээ. Чи бас уншаа тэгээ чи яг уйлсан байхгүй яа тийм. Энэ л ихтэй амар ягаад амар гонигтай санагдчихж байгаа вэ гэхээр миний бодлоор тэр өвөөгөө ингээд бүх өвөө эмээ яг ийм тулд юм санагдаад. Тийм яг хойлоо тийм яг ярьсан тий. Бид нар хичнээн өвөө эмээдээ амар хайртай ч гэсэн амар сонио ингээд нэг тийм муухагаар хэлэхэд залхацдаг юм уу? Залхацдаг яг хэцүү шүү дээ. Тэгээд байнгын асаргаанд байдаг хүн чинь. Тэг нэг юм юу мэрч юм битээ. Яг ийм л юм ярьсан байх би бас тийм. Тийм тэр үе чинь яг нөгөө ээжийнх нь эмээгийнхэн тухай ярьсан шүү дээ. Эмээ чинь бас яг ингэ сумгаалаа шээж мэгээ шээсэн нүбэг оршокон дүүрж мөрж. Тийм тэгэл хүүхдүүд нь байнгын хажууд нь байдаг болохоор ингээд өдөр тутмын болоод ирэхээр хүмүүс тэгэл ингээл залхаж хэлгэлтэй. Тэгээ тэр хин нэгний буруу гэхэд хэцүү. Хүний өөрийн л яг юм байгалийн аран шин болоо даа. Харин тийм. Тэгэхээр би өөрийгөө бас амар айд штт яанаас тийм нэр. Ой би намайг асуумж байгаа яваа зүгээрээ гэж. Зүгээр. Яшиг хүүхдүүдэд загнуулж байсаас нэг танихгүй асрагч загнуулъя. Эсвэл келми. Би ерөөсөө л өмдөндөө шээж ихсэн цагт намайг алгаа. Тийм. Бид нэр ямар ч хүн лай болохгүй гэж бах уу. Робот наваа авчих юм бац. Бид нэр компьютер дотор амьдрын шүү дээ. Бидний тархийг нь аваад бидний тархины бүх датаг аваад ингээд бид нэр компьютер дотор тэгээд ингээд энэ дотор ингээд Симпсоны ангийг би зөндөө ярьсандаа ингээд энэ нэг компьютер руу хийнгүүд ээж аваад ингээд гараад ирдэг. Яа, Симпсоны яг тэр анги бүр амар фаны амар ангид шүү. Яа, баярлаа. Дахиад энэ захиаг уншсан чинь бас нээлчгүй амар цэгэлтчгүй нулимс асаруулсан захиа шүү. Миний бичмээр байгаа сэдв алга гэдэг рүү яг орж байгаа бэ. Нэр яагаад иш авсан.
Тэгээ уншаад хэлсэн болохоор цаасаа уншиг. Сонсоогүй хүн байвал бас сонсоход бол гэхдээ илүүтэхгүй гоё. Тэгээ нэг өөрсдийнхөө өө эмээг нэг бодох байхаа бүгд. Харин тийм. Тэгээд өөрснөө ч гэсэн өө эмээ болоод нэг юм болно шүү дээ тий. Тэгэхээр одоо байгаа цагтаа л яг гоё. Бас тий. Enjoy. Тэгээ бид нэр аав ээж маань хөгшрөн. Тийм. Тэр үед бас айтайхан байлгачихсан тий. Тийм сургамж авахар захиа шүү юм. Харин тэгээ ер нь ингээ байн уншиж ах уу. Бид тэр подкаст байсан ч гэсэн өөё гарч ирээд энийг л уншна. Сануулга гэж сануулга. Reminder. За, өвөл өхөөгүй цэцэг. За. Сайн уу хоёроо подкастыг сонсдог болоод 3 4 жил болж байгаа хэрнээ цагтл бичиж явуулъя гэж бодож байгаагүй юм байна. Би ганцаараа амьдардаг болохоор хоол хийх, гэр цэвэрлэх эсвэл зүгээр л ганцаардахгүй тул хажуудаас ситком юм уу подкаст тавьчихвал дэргэд хүмүүс байгаа юм шиг арай дээр санагддаг. Тэгээ зөндөө олон хүмүүсийн түүхийг сонссон болохоор эргүүлээд ямар нэг зүйл өгөх хэрэгтэй гэж бодоод нэгдүгээр курст байхдаа ямар нэг хичээлийн бие даалтаар бичиж байсан ихээ санаандгүй байдлаар олоод явуулсан минь инээ. Би өөрөө уншчихад нэлээд кринжсэн. Гэтэ тэр үед 16 7-тай хүүхдийн бичсэн зүйлийг одоогийн 24-тэй би шүүмжлээд байх нь утгагүй. За тэгээд би даалтай байсан шүү ойлгоорой. За. Ээжтэйгээ авахсан зураг. 2 цэг өвөл өхөөгүй цэцэг. Миний ахлах сургуулаа төгсдөг жил ээжүүд хоёрын хамтдаа авахсан зураг байдаг юм. Сурагчийн форма медалаар чимээд догдлол дүүрэн мишээх 16хан настай цэцэг шиг охин бол би. Харин хажууд нь инээмсэглэн зогсох намхан мод шиг ахмад насны эмэгтэй. Миний ээж. Олон жилийн өмнөх налгар намрын нэгэн өглөө яг нь ус. Нялх нахиа нүдэ нээж хорвоод мэндэлжээ. Навчис шарлан унах төгсөн байтал нэгэн мод намар нахиасан юмсанж. Үлгийдэж авсан тэгшхэн гойлог биетэй толгор шулуун мөчөртэй цэл залуухан хөөхөн мод нахианы хувьд анхны хайр байлаа. Нахиа модон тайртайгаа үргэлж хилдэг бөгөөд түүний хөөхөн царайг магтан сайшаана. Мод түнд өөрийн үнтэй гэсэн болгоноо харамгүй хуваалцаж асарч халамжлан хариу нэхэлгүй хайрладаг байлаа. Халууцагт нь мөчөр юугаараа сүндэрлэн сэрүүцүүлж жиндэгт нь ногоон торох шиг навчаараа хучин дулаацуулна. Мод нахиа хоёр яг л шинэхэн хосуучиг үргэлж хамтдаа аз жаргалтай байдаг байлаа. Өдөр хоног урсан өнгөрч хөөхөн модны шарлсан навчис ганц хоёроор тасран унаж нүцгэрсэн мөчрөн гандаж гундавч нахиагаа гих хайр нь хизээч хувирч өөрчлөгдсөнгөө. Харин нахиа хөөрхийн модонд гомдолж бусад навчис шиг салан одож эрх дураараа дүүлэн нисхийг хүсэх болов. Өвлийн хахир хүтэн өдрүүдэд хайртай нахиагаа хөлдөж өгөхгүй гэж имээсэн нинжин сэтгэлд мод гойлог бие сайхан мөчрөө үл хайхран бүх хүчээрээ тэмцэнэ. Өөрөөсөө нойр харамлан урчны турш нахиагаа илгэндээ тэрсээр нэг л мэдхэд хавартай золгожээ. Шаргал нарны дулаан цэцрэг зулаа дээрээс төөнөж намуухан салхи шувуудын жиргэнтэй хошин сонсогдно. Нахиа нүдэ нээлээ. Мод руу харвал хөөхөн царайд нь үрчлээ тогтож өндөр тэгш нуруунд бүхтийж сахилгар мөчрөнд хорчиж хатаад ихэд өөрчлөгдсөн харагдана. Мод ганцхан түүний төлөө өөрийгөө золиослсныг нахиа сайн мэдэж байсан ба өрчгөр мод нахианы нүдэнд хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй хэвээр үлдсэн юм. Жинхэнэ хайрыг мэдэрсэн нахиа навч болон хийсэлгүй цэцэг болон модтой хамт үлджээ. Хайр халамжаас эхэлдэг. Хүнд хэцүү бүхэл цагт ээж минь намайг хайраар тэтгэсэн болохоор өвөл тэр цэцэг өхөлгүй хавартай учирсан юм. Ээжтэйгээ авахсан зурган дээр би бяцхан навчны адил ээжигээ чимсэн цэцэг болон үлдсэн юм. Амар гоё бичсэн биз дээ. Яаж 16 хүүхэд ингэж бичдэг байна. 24-тэй Киржан 24-өөс 16 насаар 8 уу? 6 юм шүү. Биш үү? 24-өөс 8 ёо 8 жилийн өмнө. Interesting. Надад нэг миний нөх хүүхдтэй уншиж үзсэн номыг санагдуулчлаа. Энэ гэхдээ айгүй хөөрхөн юм зурагтай ном байл сөөрхөн болохоор байна тий. Энэ нэг хүүхдийн юм ном байдаг байхгүй. The Giving Tree гэдэг. Нэг ном байд. Энэ дэр бас яг тэгдэг байхгүй. Энэ хүүхд нь ингээл энэ модтой ингээл гоё тоглоол. Алюминий модтой. Тэгэл энэ алюминий модтойгоо ингээл тоглоол ингээл гоё байгаа л тий. Тэгэл нөгөө хүүхд нь том болоод тэгэл эр хүн болж байгаа байхгүй юу? Эр хүн болонгуудаа нөгөө модноосоо
Надаа тийм юм байвал өгөөч гэл. Өөр юм ихэд алимнуудын бүгдийг нь аваад алимнуудыг зарж мараал. Тэгснэ мөчрнүүдийг нь аваад мөчрнүүдийг нь бас байшин барьж мараал. Тэгэл хамгийн сүүлд нь тэгэл мод нь өгөөлээ тийм. The giving tree гэдэг нэртэй. Тэгээ мод нь өөрөө өгөөлэдэг. Тэгэл хамгийн сүүлд нь нөгөө модоо бүгдийг нь ингээд тайрцсан. Тэгээд тэг нөгөө хөөрхий нөгөө нэг дов гэдэг л нөгөө нэг юу үлдчихэж байгаа шүү дээ. Мод нь яг ганц нөгөө тайрцсан ингээ үлдчихэж байгаа. Тэгээд тэрэн дээр бүр хөгшин болоо заа энэ хөөгдөж байгаа. Бүр хөгшин болоод ирэнгүүтээ одоо надад юу ч хэрэггүй би зүгээр л ингээд сайхан амармаар байна гэдэгтэй. Тэгсэн чинь нөгөө мод нь амар хөөрхөн тэгвэл ингээд над дээр нь миний ингээд гоё юм дээр суугаад ингээд гоё амар гэл. Тэгэл тэр мод нь дуусчдаг. Амар. Ямар сайд юм бэ? Амар сайд тэгтээ ингээд бас амар гоё. Тэгээд тэр ингээд тайрцсан дээрээ суугаад дуусч байгаа юм. Тэгээд тэр тайрцсан нөгөө нэг яг ингээд тэр чинь тайрцсан чинь ингээд суухад нэх гоё яд нь шүү дээ. Яг тэгэл тэрэн дээр нь хөгшин ингээд өвөө ингээд суугаал ингээд дуустдаг. Чи тэрийг тэгээд ээж нь гэж бодож байна уу? Representation нь харин ээж юм шиг тийм юм шиг байна те. Ээж өгөөлэдсэн бас дэлхий ч гэж санагдсан. Дэлхий манай энэ дэлхий ээж бас өгөөлэдэг те. Өгөөлэдэг. Тэгээд энэ номтой амар адилхан санагдсан. Тийм байна. Айгу хөөрхөн. Энэ ном ч гэсэн гоё л юм. Энийг хүүхдүүдэд уншиж хөр амар гоё яадаг. Би бас өөрөө ингээд унших болгондоо ингээд ёо гэдэг. Oh my god. Яагаад? Яа, тэг хажууд нэг бод тарчихгүй те. Ямар өөдгөө бэ гэж бодсон. Ээжтэй бас адилхан санагдсан. Ээж бол өөлөдөг шиг тийм шиг л. Дэлхийн ээж бас өөлөдөг гэдэг тийм ухаан утгатай юм болов уу гэж бодсон. Яа. Стогоо юм аа. Гой захиана. Ээжтэй энийг уншилсан болов уу? Харин тийм. Тэгвэл амар гой санагдах бах те. Тэсгүүл гоё ингээд зургийг яг гоё зураад ингээд тавьж майвал бас айгуу гоё авах хаа. Ээжтэй авсан зургийн хайжууд яг тэр нахиа модтойгоо тий. Зурцсан байвал бас гоё юм байна. Гой бие даалт бай. Юуны бие даалт вэ? Юуны бие даалт гэсэн бол уран зохиол Монгол бичиг юм шиг Монгол хэлний хичээл юм та. Манай хүмүүс амар юм лаг юм бичдэг шүү дээ. Би ихтэй ингээ манай 10 жил би өөрөө ингээд тийм тоодгүй байсан юм. Зохион бичлэг ийм эсэ бичихтэй өөрийнхөө бодлыг ийм креативли бүтээлчээр гаргах, бүтэцтэй бичих ийм юм заагаагүй юм шиг санагдаад байдیں۔ Яг би одоо эсэ бичих гэж бүрстэ нэрэ чаачи битэл байхгүй бол нэрэ хот болсон байлаа. Яг бүр амар гоё бол заагаагүй. Гоё бичиж чаддгүй ш би. Яг ийм зөндөө юм бодогдоод байгаа мөртлөө гарч. Яг амарлаг авьяастай хүмүүс бол шууд л яах юм лээ. Тэгээд манай охин бол амар сайн бичдэг. Ном сайн уншиж байгаа амар сайн бичдэг бас ингээд. Тэг ингээд юмаа бичээд ингээд очингууд ангийнх нь хүүхдүүд багш магш нар нь ингээд чи ChatGPT-гээр бичсэн юм гэж асууж. Өөрөө бичсэн юм уу? Өөрөө чаваас ChatGPT ашиглаж чадахгүй шүү дээ. Насан туршиг үн тэр чинь ашиглуулахгүй тэгэл тэгсэн чинь яг тэгж мэгдэг гэд тэгээ жоохон ингээд нэг шантарцсан орж ирсэн нэг удаа. Чи тэг урам зориг үгүй шүү дээ. Тийм чи ChatGPT бичсэн юм шиг бичсэн ба шүү дээ. Вау. Ер нь наа чин бүр эндээд магтаал байна. Яа. Тэгээ би тэгж хэлсэн баха маа. Тийм. Тэгээ хөөрхөн яг цаанаасаа бас авьяас төгсөд байт юм. Би уншсан бичсэн юмыг уншихаар ингээд фантастик юм бичсэн байдаг зав. Тэр нь яг миний яг багтаа төсөөлжсэн юмстай амар адилхан санагдсан. Би яг багтаа нэг юм нэг time travel-тай нэг юм тий цаг хугацааны машин шинтэй цаг хугацаалаа буцаж очиж мочдаг нэг тийм юм төсөөлдөг гэсэн бохгүй юу. Би бас тийм юм ингээд бичиж миччихсэн санаад тий. Тэгээ би яг нэг удаа охиныхаа нэг юм уншсан чинь бүр яг миний тэ бичсэнтэй амар адилхан санагдаад тэг чиний санаа юм уу гэж. Чи миний санааг аваагүй юу? Чи миний санааг аваад төрсөн юм шүү. Миний санааг аваад төрсөн юм санагцсан амар сонио. Хөөрхий. Гэтэ янз бүрийн гаргадаг бүтээлч байдал нь гаргадаг юмнууд нь медиум нь янз бүр бичдэг хүн байна. Тийм бичин. Дүрсээр илэрхийлсэн. Visual хүн байна. Тийм. Эсвэл амаараа ингээд айгуу гоё илэрхийлдэг хүн бас байна. Тэгэл тэр авьяас мавьяасаа тэгэл хүүхдүүдийн амиг олж мэдэн дээ. Тийм, хөгжмөр байж болно. Тийм. За одоо огцом сэдвийн шефт хийцгээе. Одоо өрөөнийхөө гэрлийг унтраа. Тийм ээ. Энийг паузлж байгаа шүн болохоор сонс. Бид хоёр тэг амар секси унши. Одоо чи уншвал би уншвал? Би чи уншина. Окей. За тэгвэл секс бэлгийн амьдрал миний хамгийн аимшигтай болцоо. За ингэж уншиж шүү. Тэгж
Би одоо 21 настай оюутан. Өнгөрсөн жил нэг л өдөр гинт за одоо болно хүнтэй үерхмээр байна гэж бодоод муур маань хүртэл ороо орсон байсан үеэр Тиндрийг сонирхоод үзэхэр шийдлээ. Ганц шүний юм сонирхгүй гэж бодоод нэлээд удаан чатлсан нэг залуутай Instagram солилцож хэсэг чатлсаар байгаад уулзсан юм. Хит уулзаад үзэхэд хөөрхий намханч гэсэн өөртөө эвтэйхэн гайгүй залуу. Над шиг 150 см охин тоохгүй бол өөрхийн тоохвтэй гэж бодсоор. Хидэн удаа оройн хоолнд орж, салхинд гарч, цэлгаан скутертэй зугаалж байлаа. Мөнгө муутай оюутанд бол романтик гэж ихтэй хэрэг. Тэгээд нэг өдөр яг 5 дахь удаагийн уулзалтын үеэр Орос найзуудтайгаа Монголын сайн ухуу, Оросын сайн ухуу гэд тоглоомоор уралдаж, дуртай текилагаар эхлүүлж, дараа нь хямдхан водкагаар үргэлжлүүлснээр ёстой сүлээ тавьсан. Эмэгтэй найзтайгаа хэн нь илүү драматай амьдралтай вэ гэд уралдаж уйлаад, дараа нь бүжиглэж стрессээ тайлгээд жижиг хотынхон клуб руу орлоо. Чаавас сумын төвийн клуб ч үүнээс ч илүү гэж хэлмээр. Тэнд нөгөө залуу таарад би аль хэдийн согтоод нүдэнд нэг тааз нэг шал харагдаад найз маань харъя гэд залуу намайг хүргэж өгье гэсэн. Найз маань харьяа гэд залуу намайг хүргэж өгье гэсэн. Замаар салхилыг скутерээр явахдаа амар үнсэлчээс сооцолсон. Юу гэсэн үг юм бэ? Ямар лаг юм бэ? Скутерээр явж байхдаа яаж үнсэлцгий? Oh my god. Би муудлаа хармаар байна гэсэн чинь тэр намайг суулгаад явж байснаа гинт хотын зах руу гарлаа. Oh my god. Тэр мөчөд миний жижигхэн зүрх Cocktails and Crime, Serial Killer, Rapist гэдэг Netflix киноны трейлер шиг цохилж эхэлсэн. Шаал Марокко руу хүний 8-нд явчих юм биш вэ гэж бодоод ухаан оров. Тэгээ нэг аслагдсан хотод ирээд хүй энийг уншсан, энэ захиа уншсан гэдэг юм. Аслагдсан хотод ирээд манай найзынх цай уугаад гарыг гэж толгойдоо шууд gang bang дөөш гэсэн бодол эргэлдэж байна. Би бөөлжөөд би жоохон зогсоод орё гэсэн шалтак хэлээд залуу дотогш ороход ойр мод руу гүйж цугтаад зам руу гарсан. Гэтэл араа скутерээр дагаа зүгээр хөргөөд өгье гэлээ. Айсан ч гэсэн яаваас ямар ч аргагүй буцаж суугаад л нөгөө байр руу буцаж очсон. Би орохгүй алхаж чадахгүй гэсэн өргөж оруулснаа хаалгаад хүгжээд. What? Над руу дахин үнсэж бүр хувцаа тайлж унахаар зихиж байхад нь би за одоо зөвхөн эмэгтэй хүний залил намайг аварна гэж бодсон. Тэгээд усанд ороод ирвэл би blow job хийж өгье гэж хэлээд тэр усанд ороход нь яран джинснийхэн карманаас төлхөөрийг нь олж аваад гаднаас нь хаалган түжээд гүйж гарсан. Тэр намайг араас хайж скутертэй хөөж би модны цанаас нуугдчих 2-3 цаг гүйсэн. Эцэст нь өрөөнийх нь рүүгээ залхаж тэр цагтаа дуудсан. Цамд азар түргэн тусламжинд хэрэг таарахад би шууд гүйж чад уулсаар байж аврал ирв. Тэр залуу хажуугаар минь өнгөрөхдөө хүүтэн харцаар ширтэж байлаа. Цагдаад болсон мөхнөө хилж Тиндрээс танилцсан зургийг ийн гэж үзээд л цагдаа no Tinder please гэд толгоос ихсэрч одсон. Ядаж байгаа цагдаа англи хэлгүй би ч энэ улсынхаа хэлээр сайн ярьдаггүй. Би айснасаа болж хэд хоног гэрээсээ гарч чадаагүй. Эцэст нь эрэгтэй найзаа дуудаж хамтдаа сургууль явж гадуур хооллоод тэсэж байдал. Тэгээд юу болсон гэж. Тэр залуу дараа нь өөр хүнтэй болцоонд явбал сургуулаасаа хүнтэй яв гэж зөвлөөд эр хүн таньж сурах хэрэгтэй энтер гэж байгаад намайг эргүүлж эхэлсэн. Биш найрагдаад бид 2-3 сая үерхэж байна да. Манай хүн анханасаа л чамайг хатан шиг байгална гэд одоо хөөрхийг 90 өөрчлөгч шиг бүх хэмиг цэвэрлэж хоол хийж өгөөстэй. Мөнгөтэй болоод хүн хөлсөлж байгаад л хаан болох байхтаа тэгээд дээр санаа алдаад хэлж байсан. Гол нь намайг аяг угаад их шаналж уралдаг. Бид хоёулаа аяг угаахыг үзий яддаг. Бэж та тэр залуун дараа нь өөр хүнтэй болцоонд явбал сургуулаасаа хүнтэй яв гэж зөвлөөд эрэгтэй найз нь юм шүү. Эр хүн таньж сурах хэрэгтэй энтер гэж байгаад намайг эргүүлж хэлсэн. Эрэгтэй найзтайгаа л гарч чаддаг байсан гэд тэгээд эрэгтэй найзаа дуудаж тийм ээ. Эрэгтэй найзаа дуудаж хамтаа сургууль явж гадуур хооллоод за окей. Good for you. Энэ уншсан цахаа. Би уншсан цахаа. Чи яагаад дахин уншсан Харин цахаа? тийм ээ. Энэ ихтэй гоё цахаасан бас. За Шар Аз 2.
Юуны өмнө Сэндэр болон Номид үүнийг уншин суугаа өдөр оройн минь. Thank you. Сонсож ихээснээс хойш өдгөө 4 жилийн нүрийг үзэж сунаа. Японд анх ирээд ганцаарцсан гунигтай цаг үе мөч бүрд та хоёрын инээ дээр урам орж амьдралыг амрахнаар харж хэлсэндээ. Вау. Олон юм нушаад яах вэ? Миний садар самуун сурталчилсан түүхийг сонсоход бэлнэ үү? За чи зарим хүмүүсийг нь тэгээд жоохон англи руу хэлт юм уу яа гэвчихгүй за. За саяхан юмаа 4 сарын өмнө Токиогоос зайтай амьдардаг найз маань амралтаараа манад ирээд л бид хоёр яг уулзаагүй удсан болохоор шууд л оройн шоудахаар болов. Хамаг гой дээрээ тавиад гарлаа. Яг үндэ бид хоёр чинь нэг их гарч ороод байдаггүй цэвэр ичмхий Монгол охтын төлөөлөл. За тэгээд найз маань андаа өнөөдөр өглөө хүртэл явна шүү гэж ийн угаасаа метро өөрийн 5-аас наашгүй болохоор сэтгэлийн хөөрлөөр гарч өглөө. За явсаар байгаад Шибуяд ирлээ. Энэ Японы метро ч амар их таагаад өглөө 5-аас онгоод юм бэл шүү дээ. Хэцүү байлаа шоудахад. 5 нэг бол 10 гэж харин нэг бол 5 өөрийн 5 хүртэл шоо. There's no in between. Явсаар байгаа Шибуяд ирлээ. Метроны буудлын тэндээс ахуулаад хідэн Япон моож гарууд татаж чангаагаад л эхлэв. Бид хоёр яг үндэ хаанаас ч харсан ямар ч залуучуудыг татдаг гэхгүй юу. За тэгээ хаяа ордог клуб руугаа орлоо. Орж ирсэн цагаас ахуулаад бид хоёрыг хоёр залуу ээлжээрээ хараад л хоорондоо шивэр авир хийж яриад байгааг нь анзаараад авсан. Нэг нь өндөр шар туранхай, нөгөөх нь бас л өндөр нүд хөмсөг болсон Аз залуу. Бид хоёр ч таалагдаад харч шидэлцэж эцэст нь нөгөө хоёрын чинь нэг нь хаалтан дотор шарна манай найз дээр очицсан яриа өдөж байна. Удаачгүй нөгөө Аз залуу нь миний ард ирчихсэн гинэт л сайн уу чи хаанаас ирсэн гэж юм. Би Монголоо хөө гэсэн чинь Улаанбаатараас уу гэдэм. Вау. Чи ямар сайн мэдтiin ихэнх хүмүүс тийм сайн мэддүү штэ гэсэн чинь тэр залуу Монголын талаар багасаа мэдтгэл гэж юм. Тэгээд ойр зүрийн танилцах яриа өнгөрсний дараа нөгөө хоёр ч нуух юм авч өгөөд нилээн уусан. Sorry ээж. Нилээн халаад байсан клабаас гараад өөр газар руу орж ууй гээл гарлаа. Цогтуу дөрөв хилхилдээд ойрхон изакая ороод хосоороо сууж аваад ярьж эхлэв. Тэр хоёр Германд амьдардаг, Японд аялахаар ирсэн гэдэл 9 бусан зүйл хоорондоо нилээн ярив. Цагч явлаа метроны цагч төглөө. Найз руугаа хараад харих уу гэсэн чинь андаа надаа энэ шар нилээн таалагдаад байна. Хэрвээ эндээс гараад энэ хоёр хоёлынг нь аваад явбал дагаад явъя л гэж юм. Би юу вэ яаж та харьяа тэгж балаа юм хийхгүй гэж жоохон санаа зовсон мөртлөө дуртай инээлдээд байж байх хойгуур нөгөө хоёр чинь бас хоорондоо германаараа яриад л байна. Тэгсэн бид хоёрыг ойлгосон юм уу яасын гарахуул гэж юм. Тэгээ гараад алхсан чинь манай муу найзыг нөгөө шарчин дагуулад урд төрүүлж аваад алхлаа шүү. Би ч согтууныг ухаан орсон чинь нилээн хол алхаж байна. Би араас нь хүүе хайчих гэж байгаа гэсэн чинь мэдхгүй андаа ямар ч байсан ярий гээд болоо эргээд алгасан. Би Аазтайгаа үлдээд юу болоод байгааг ойлгохгүй явж байсан нэг хотел намайг дагуулад орлоо. Oh my god. Нөгөө хоёр яач вэ манай найз зүгээр байгаа гэд Аазаасаа асуусан чинь тэр хоёр бид хоёрын байрлаж байгаа хотел руу явсан битгий санаа зов. Манай найз муу хүн биш л гэж байна. Тэгдэл хэлнэ штэ тий. Тэгэхээр нь яагаад тэр хоёр салаад энд ирсэн? Яагаад тэр хоёроос салаад энд ирсэн гэсэн чинь тустай байсан дээрээ гэдэл өмсөд хэллээ. Oh my god амар өмсөлцдөг залуу ууж идлээ бараг. Амар өмсөлцөөл миний хувцсыг нэгээр нь тайлаад намайг оролдоол галзуу. Оршлыг бол төгс хийдэг залуу байна. Тэгээ яах вэ нөгөө цэвэр чимхий байсан Монгол охин чинь анх удаа one night хийж үзсэн. Oh my god girl. That was crazy. Dick mig бол амар хатуу. Муужрыг толтол нь эргэлүүлсэн. Бид хоёр тэр орой 4 дахиад амар сэрэлтэй залуу байсан. Хийж байхдаа миний бүксийг алгадаад амар бүкстэй бэ гэж хөөрхөн магтаал. Өглөө 7-8 хүртэл хийгээд ядраад унтцгаасан. 3-4 цагийн дараа нөгөө найз маань залгаж бид хоёрыг сэрээгээд хэсэг тэрвэрлдэж нялуурч байгаад morning sex хийлээ. Бас л галзуу. Тэгэл дуусгаад найзыгаа очиж аваад гэртээ харьсан да. Нөгөөдөр над руу инстаграмаар би одоо онгоцсондоо суулаа чамтай уулзсандаа үнэхээр баяртай байлаа. Дахиад хэдэн өдөр байсан бол чамайг дээтэнд дөрөх байсан юм. Дараа эрэхтэй чамайг дээтэнд дөрнө гэж орж ирлээ. Би чинь бөөн баяр. Тэр өдрөөс хойш 4 сар өнгөрсөн. Одоо хүртэл чадалдаг. Сая Валентинаар надад Германаас цэцэг хүртэл явуулаад их романтик байгаа да. Хурдан уулзаж хиймээр байна энтер гээд nasty text амар бичнэ.
Бид хоёр нэг ийм солиотой амьдралдаа ганц хийж үтсэн түүх байлаа. Сүүлд нь хэлэхэд ааваа ээж охин зөв зам дээр явж байгаа шүү. Sorry. Нилээн нуршаа сонирхолтой бол чадсан болов уу гинэ. Нурсангүй штэ амар баялаа. Би үрэг төсөөллөө. Би бүр амар төсөөлчихлөө. Яа, яах вэ? Харлагш. За. Ямар залуу төсөөлсөн? Би залуугийн нэг жүжигчингээр төсөөлсөн. Стивен Юнгер төсөөлсөн. Стивен Юнг. Би ерөөсөө Аазхан төсөөлөхгүй байна. Гэж нэг нь шар нэг нь Ааз гэсэн шүү дээ. Үгүй шарыг нь төсөөлсөн байна. Яазыг нь Стивен Юнг type төсөөлсөн. Жохон болчнолог гэхдээ. Тэг хөөрхийн тэг ашгүй гэхдээ гайгүй хүмүүстэй тааралдаад experience байсан. Найз охин бас тэгсэн болов. Найз охин нарийн яасан юм бол? Найз охин шар нь хэр байсан юм бол? Тэгээ надад тэр мэдээлэл бас хэрэгтэй юм шиг. Коммент хэсэгт үлдээгээрэй. Шарын мэдээллийг амар байна. Тийм. Яа. Сонирхолтой л яа. Гэтэ яг be careful дээ. Be careful ёо. Би бүр яа танихгүй хүмүүс гадаадад яачих юм бэлээ. Гэтэ яг хүн мэдрэмж төрнөлтөө эвгүй байвал тэгээ паблик газарт л уулцсан дээ шүү дээ. Яа. Гойцхана баярлаа. Very sexy. За надаас юм нэхэд ингээд дуусахаас. Оо тийм үү. За тэгвэл яг уу. Тэгээ тэгвэл бол надаас юм нэхэд болдоггүй. Окей, баярлалаа. Газ явахгүй л дахиад 3 ширхэг захиа баа. Very spicy. Thank you. Сүүлийн цагтлуудаа авах хэрэгтэй. Энэ над руу нэг хүн бүр цогсоо зайгуу залгаад байна. Тийм байна. Ямар төвөгтэй юм бэ? За хваст. Бэнэ үү? Сайн байна уу? Боллон цэнэглүүлэхгүй шүү дээ. Яг нөгөө бүтээгдэхүүн авч байгаа. Тийм. Одоо байгаа. Би нэг 2 дугаар явсан байгаа. Нөгөө дугаар дээр хүн гэрт байгаа. За, окей. За. Окей. Хөргөлт байсан байна. Гэтэ ер нь нэмнэхээ болохоо байлаа. За, окей. За, sorry явахгүй. Sorry. Тийм өнөөдөр бид хоёр бид нараа одоо өдрийн цагаар хийхэр болсон. Тийм тэгэхээр маш товчхондуу дугаарууд гарч магадгүй. Гэтэ ажлаа зохицуулахыг баднаа. Баярлаа. Хайртай шүү. За bye. Тэгээд Instagram дээр юм уу, YouTube дээр бас poll явуулж болдог шигсэн гэдэг. Окей. Тэгээд poll хийгээд тэгээд 2 л сонголт өгье. Нэг нь 6 сарын сүүлээр, нөгөөх нь 8 сарын ихээр гэдэг ийм л 2 сонголт. 7 сараас нар option тий. Бүгд busy байх болно тэгэхээр ажиллаа. Та саналаа өгөөрэй. Тэгээд олонхын саналаар ивентийнхаа дэйтийг бид нар тодорхойлох болно. Окей. За окей баярлаа. Bye.